Ганцхан өгүүлбэрийн алдаанаас болж 100% тэтгэлэг алдаг гэж мэдв. Их сургуулиуд тэтгэлэг олохдоо яг юуг үнэхээр хардаг вэ? Монголд байгаагийн давуу тал юу вэ? Бас сул тал юу вэ? Хүмүүсийн тэтгэлэг авахтаа гаргадаг хамгийн том 3 алдаа юу гэж? Энэ бүгдийг мэдхийг хүсвэл үргэлжлүүлж үзээрэй. Намайг Оргил гэдэг. Би Бристолийн их сургуульд тэтгэлэг авч суралцж байсан. Бас Лондоны их сургуулийг бизнес IT чиглэлээр сурч төгссөн. Сүүлийн 8-9 жилийн хугацаанд олон оюутанд судалгаа төлөвлөгөө, personal statement гэх мэт хүссэн их сургуулиудаа тэтгэлэг авч тэнцэхийг тусалсаар ирсэн. Их сургуулиуд тэтгэлэг олохдоо яг юуг хардаг вэ? Зөвхөн өндөр дүнтэй байхаас гадна нэмэлт хөтөлбөр, олимпиад, илүү advanced бие даалтууд гэх мэт сорилттой зүйлсийг хийсэнсгийг хардаг. Хоёрт хэлний нотлогоо ба чадварын баталгаа. Тэгэхээр мэдээж IELTS, TOEFL шаардлагатай бол SAT, ACT эсвэл IT design, media гэх мэт чиглэлээр сурах бол хийж бүтээсэн зүйлсээ харуулах портфолио гэх мэт чадвараа баримтаар харуулах хэрэгтэй. Гуравт personal statement буюу эссе бичих. Сэтгэл зүрэхтэй яагаад би гэсэн шалтгааныг логик ба датагаар дэмжсэн мөртлөө гол нь өөрийн түүх ба ирээдүйн зорилгоо уншиж байгаа хүнийг уяртлан бичих. Дөрөвт нийгмийн нөлөөлөл ба манлайлал. Сайн дурын ажил, клуб, төслийн удирдлага, бодит импакттай зүйлсд оролцсон байх. Эдгээрийг тоо баримт үр дүнгээр харуулах юм бол илүү хүчтэй. Тавт recommendation letter буюу багшаас тодорхойлох зөвлөмж, загтал гэх юм уу. Чиний өсөлт, сахилга бат, манлайлал, хамтын ажиллагаа гэх мэт зүйлсийн нотлохоотой жинтэй загтал. Энэ нь зүгээр нэг магтаал биш. Жишээ баримттай байвал бүр илүү сайн. Тэгэхээр Монгол улсаас тэтгэлэгт бүртгүүлэхийн давуу тал ба сул тал нь юу вэ? Мэдээж давуу тал нь гэвэл өвөрмөц контекст. Монгол дахь асуудлыг шийдсэн импакттай төсөл маш сонирхол татна. Бас Монгол улс ихэнх орнуудтай найрсаг харьцаатай, ондоошил, өв соёл, нөөц баялаг ихтэй болохоор Монгол орн гадаадын их сургуулиудад таалагддаг. Энэ этгийг Хятад, Япон, Солонгос гэд хүн ам ихтэй орнуудтай харьцуулах юм бол өрсөлдөөн маш бага. Ямар нэгэн салбарт эсвэл асуудал дээр ялагчийн түүх бүтээх боломж чамд байгаа гэсэн үг. Соёлын ялгарл, diversity буюу олон төрлийн гарал үүсэл соёлыг их сургуулиуд хослуулахыг хүсдэг учраас Монгол оюутан бол ховрын бараа гэсэн үг. Бас хөгжиж буй орн болохоор тэтгэлэг авах магадлал илүү өндөр. Учир нь тэтгэлэг өгж байгаа их сургууль эсвэл байгууллагууд маань энэ тэтгэлэг ямар хүнд илүү хэрэгтэй вэ гэдэг талаас нь бас бодолцдог учраас. Харин сул тал нь юу вэ гэж юу? Мэдээж олон улсын туршлага тэмцээнд хүрэх боломж харьцангуй хязгаарлагдмал. Мэдээллийн тэгш бус байдал, дедлайн, материалын стандартуудыг дутуу ойлгох эрсдэл байгаа. Хэлний бэлтгэл, портфолиогийн чанарын зөрүү бас гарах магадaltaй. Ер нь бол Монголдо зөв дэмжлэгтэй сургууль сураад энэ хэдэн асуудлыг шийдчих юм бол сул тал гэхээсээ илүү давуу тал ихтэй гэсэн үг. Тийм учраас Индра кибер сургууль гэх мэт дэмжлэгтэй сургуульд орох юм бол давуу талтай гэсэн үг. Тэгэхээр тэтгэлэг авахыг хүссэн хүмүүсийн хамгийн том гаргадаг 3 алдаа юу вэ? Нэгдүгээрт сүүлчийн мөчөд бэлдэж эхлэх. Энэ бол хамгийн том алдаа. Дедлайн дөхөөд ирэхээр хүмүүс personal statement буюу эссе, CV, портфолио бүгднгийн яаруу сандруу хийгээд маш мяа болгодог. Тэгэхээр шийдэл нь юу гэвэл эртнээс буюу доор хаяж 1-2 жилийн өмнөөс урьдчилж төлөвлөөд бэлдэх хэрэгтэй гэсэн үг. Тийм учраас маш олон хүүхдүүд gap year авдаг. Гэхдээ Индра кибер сургууль гэх мэт зөв бэлтгэгддэг сургууль сурч байгаа хүүхдүүд бол ингэх шаардлагагүй. Хоёрдугаарт хит ерөнхий бусадтай адилхан эссе бичих гэдэг. Би багасаа мөрөөдсөн гэх мэт үгсийг хүн болгон бичдэг. Тэгэхээр бусдаас ялгархын тулд storytelling skill-ээ илүү хөгжүүлж суралцах хэрэгтэй гэсэн үг. Жишээ нь Hero's Journey, 3-act system гэх мэт зүйлсийг зөв ашиглаж сурна гэсэн үг. Бас data болон impact ярих хэрэгтэй гэсэн үг. Яагаад гэвэл их сургуулиуд яг л ажлын байр шиг өөрт нь таарах, өөрсдийнх нь соёл, зааж байгаа curriculum хичээлд нь тохирох хүүхдийг хайж байдаг. Яагаад дэлхийн энэ олон сургуулиудаас яагаад заавал энэ сургуулийг, яагаад заавал энэ хөтөлбөрийг сурахыг хүсэж байгаа вэ гэдгийг сайн тодорхойлж чадах юм бол давуу талтай. Тийм учраас ирээдүйд би бол үн цэнтэй хүн шүү, танай сургуулийн нэрийг өндөрт өргөх хүн шүү гэдгийг харуулах хэрэгтэй гэсэн үг. Гуравт баталгаа маш сул байдаг. Би ингэж манлайсан, тэгж манлайсан гэж өөрийгөө магтсан ч гэсэн үр дүн, тоо, статистик, референс, баримт байдаггүй. Дээрх зөвлөгөөг дагаад эртнээс бэлтгэх юм бол 3 сарын юм уу 6 сарын мини төсөл эхлүүлээд үр дүнг нь хэмжиж, зураг, линк, медиатай тэгээд хийсэн бүтээсэн зүйлсүүдийг сайн бодож байгаад жишээ нь би хідэн хүнд яаж нөлөөлсөн, ямар үр дүн гаргасан гэдгийг тоо баримттайгаар илүү сайн бодож, тунгааж бэлтгэх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр яагаад заавал Индра кибер сургууль гэж вэ? Энэ сургуультай би сүүлийн 2 жилийн туршид багаар хамтран ажиллаж, Алсаас Лондонгоос хүртэл хамтран ажиллаж хичээл лекц ордог байсан. Одоо Монголд ирээд гадаад хэлний зөвлөх багшийн хуваар ажиллаж байгаа. Индра кибер сургуульд бид хүүхдүүдэд жинхэнэ real портфолиотой төгсгөх програм хангамж, график дизайн, дижитал маркетинг чиглэлээр бодит прожектууд дээр ажилладаг. Meta, Google, Harvard зэрэг сертификаттай төгснө. Хичээлийн цагаар эртнээс дунд ангиас нь эхэлж
багаар бэлдэж их сургуулиудыг судлуулж personal statement-а дата дээр тулгуурласан storytelling-тэй бэлтгэхэд нь бас хүүхдүүдтэй тусалдаг. Сургууль дээр нэмэлт үн төлбөргүй урлаг, спорт, оюун ухааны 30-аас дээш секц дугуулангууд байдаг учраас их сургуулиудын хайгаад хүсээд байдаг тэр манлайлал, community, impact энэ бүхнийг сургууль дээрээс олж авах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл тэтгэлгийн энэ 5 шалгуурыг системтэйгэр дүүрэгдэг экосистемийг бүтээсэн сургууль гэсэн үг. Тэгэхээр чи хэрвээ тэтгэлэг авмаар байгаа бол яг одоо үнэгүй өөрийн тэтгэлэг авах магадлалаа хэмжиж болно. Энэ QR кодыг уншуулад миний бэлдсэн тэтгэлэгт хамрагдах магадлалын тестийг бүглөөд үзээрэй. Ердөө 5 минут л зарцуулахад өөрийн давуу тал, сул талаа мэдэж болно гэсэн үг. Бас тестээ бүглэж дуусаад өөрийн тэтгэлэг авахд бэлэн байгаа эсгээ оноогоор харж дараагийн алхмууд болон өөрт таарсан зөвлөгөөг шууд авч болно. Хэрвээ энэ видео таалагдсан бол subscribe дараарай. Асуулт байгаа бол доор комментэд үлдээгээрэй. Би хариулах болно. Амжилт.